хоёр тамирчид үсэрснээр энэхүү плей-ины цуврал эхэлж байна. За эхний давталгаа оролцож байна. тусалтас богоод бол за өглөө бараг нутаг үтсэн гэх мэдээ сонсогдсон. Нэлээд олон шийдсэн. Холын шийдэлт амжилттай болсоор тоглолтын ихний оног отхон сая өөрийн нэр дээр бичүүллээ. За ахлах дасгалжуулагч авал сольсон. Ташнам дасгалжуулагчид бас өмнө ундраг найз багийг дасгалжуулж байсан. Энэ орон Брэдли багийнхаа эхний 2 оног авлаа. Энэтэй л бидэнтэй хамтарч байна. За мчид хоёр амлагч ирэх хүрээд ирсэндээ гаргаад өгөх хэрэгтэй байна. Отхон сая хэцүү байдлаас хөргөд явсан. Довтоогоо оруулсан. Онооны дутуутаа явж байгаа. Энэ удаа баасан тулам цагаад Брэдли Нарангоо дундаас за хөнгө шидэд. За Нарангоогийн энэ тоглолт юм. Ийм мэдээлэл бол өгсөн байлээ. Брэдли хурдан байна. Нэг хатгаа гараад ирсэн байгаа. Өөрөө яваад ирсэн. Довтлоогоо төгсөглөө. За үнэхээр хурдан гарч ирлээ шүү сая бол. Бөмбөг дүүрээ тасалцаа. За урагшаа хурд хийгээ гараад ирсэн. Самбардаа төгсгсөн. Могийн 10 дахь оноо. За ингээд юуна алтаа одог. Жилийн эмэгтэй дээдлэгийн мөнгөн медальт. Улаанбаатарын Амбацаас багтаа финал. Холын шийдэлд амжилтгүй. Самбын лөг тэмцэл ган тоглох 2 тулмжийг үүсгэжлээ. Өөрөө шахаад явсан. Довтхон цайрах тунсан. Жог санагдаж байна. Тэргэл нэлээд олон шийдсэн. Холын шийдэлд даалцсан. Өөрөө 2 тулмж үүсгэж дэше явсан. Тэргэлийн довтлоод цайрахт ойж байгаа тунсан. Таслан дээрээс 2 тоглогч давцсан. Довтхон 5 секунд үлдсэн байгаа. Тэргэл аваа шүү шийдсэн. Холын шийдэлд цайрахт орсон. Нэгдүгээр үед бол 7 онооны илүүтэй тусал тусаагийн илүүргэсэн байгаа. За хоёрдугаар үе эхлээд Алтаодогоос минутуудыг бол маш сайн ашиглаж 7 онооны илүүтэй болсон. Гэхдээ урд тавлан гараад ирсэн байгаа. Брэдли дараас нь 5 оног авах уу ингэв. Хоёрдугаар эхлэх маш сайн тавьж байна Брэдли. За яа. Дахиад нэг илүү дамжуулт. За шүрэн цэцэг сулраад онооны харьцааг тэнцвүүллээ. Эхний тоглолтод Лашнам дасгалжуулагч хэл итгэл төглөөлгийн эрт талбайд гараад ирлээ. Ариун тоглох болон бүгд орсон довтлоо амжилттай боллоо. Нарангоо. За бүтгэл талбаар орж ирээ. Соёлмаа ортолт нь бас хамгаалагчийн ашиг өгöd. Алтаодогоос Нарангоо. Соёлмаа илүү дамжуулж явжнаар Брэдли сул 3 онооны шийдэлд амжилттай болсон. Брэдли бөмбөгийг авсан. Заслон. Брэдли дундаас өөртөө зай гаргаа шийдсэн. За их гоё зайг мэдрээд болтгүй самраас Нарангоо бөмбөгийг урагшаа урд навлан гараадсан Брэдли ганцаараа. За Брэдли энэс амархан 2 оноо авчлаа. Хувийн 18 дахь оноо олсон. тийм үзүүлэлт байна. Энэ тоглолт нь 10%-тэй 10-аас ч одоо бага хувьтай шидэж байна. За нөгөө тал дээр Юна Алтаодогоос баасан тулам 2 дугаар агсыг Ариун зул дундаас ариун зулын шидэл дутуу гарсан. Ариун 2 тулмжийг отхон сая үүсгэж явсан. Хэцүү байдлаас 2 тулмжуудаас оноо авчлаа. Зөрүүд хурдан тоглоонд Брэдли баасан тулам. За Брэдли алдаатай төгсөглөө. За яг нэг хурдан тоглоом ингээд урагшаа тэрглийг алдаа болтыгээд өөрөө дундаа шилжиж байгаа юм байна. Брэдли за хамгаалах үнэхээр хэцүү байна. Тэгсэн отхон заяа Брэдлигийн эсрэг задлсан бөмбөг таслагдсан. Эсрэг дээр дахиад бөмбөг таслагдсан ундрах. Хүний илүүтэй байгаа холын шийдлийг үүсгэсэн шийдэлт нь амжилттай болсон. За багийн хоолой тоглох байсан. Зэрэг Брэдли хоёр амлагч дүнээр бол ойрхон байгаа. Шүрэн цэцэг бодогдаад байгаас илүү дамжуулалт баасан тулам суул 3-аас хоолой шийдэл цайрах тунсан. За яг тусал тус багийн сэрхгээдсэн моментыг Хан хонглог гаргаад өгсөн. За ариун донголгийг сул орхицсан байна. Боломжоо алдалгүй ашиглаж. баасан тулам. За одоо энэ 20 тоглолт илүү нээлттэй бас оноо авалт үргэлжлээд байна. Баасан тулам дараас нь 5 оног авсан. За их гоё тусалтас багаас отон заяа суларчлаа дасуул өргөж болохгүй тоглож байсан. Гэхдээ шидлээр алдсан 2 тулмж үүссэн. Ариун донголыг довтлогоо самбартаад унсан. Зайлал багаас баасан тулам ариун донголоос 2 тоглож байгаа. Брэдли доор гоё хараад өгсөн. За шүрэн цэцэг самбарны нөгөө талд нь тоглооны самбар авчлаа. Брэдли зүүндээ дайраад орсон. За баруунда шилжүүлээд овтлсон. Багийн 47 дахь оноо. Зүүн алтаад багаас цаг алга маш хурдан довтлогоо шилжсэн. Инх дууд энэ тоглолтын анхныхаа 2 оног авлаа. Брэдли за доор ирсэн дамжуулт. Дараалсан оноо болсон гээд нэг завсарлага үлдэж байгаа юм байна. Завлэгчтай бүхэн шинээр магны харилцагч болоод 2 удаа хүрд эргүүлж iPhone 17 Pro, Samsung TV гэх мэт хажуу шумнаас
Зөрүүд орсон намжуулт дундаас аваад шийдсэн амжилттай боллоо. Тэргэл Зургшаа тоглоно гэж бол яахгүй нэ. за сул тоглогч гараад ирсэн шүү. Холын шидэлд амжилттай болсон. Багийн 50 дахь оноо. Мөсөө илрэл лигийн боломжтой 15 тоглолтоос 2-ыг нь нэгдсэн юм байна. Үлрэлийн эхний тоглолтод бас нэг хүртэл аваад ярьжсэн те. Тэгээд үлрэлийн 2 болон 3-лэгдсэн. За оног тэнцвүүлэгч боломжтой довтлоо одоо. Холын шидэлтийг явуулсан амжилттай боллоо. За ингээд тоглолтын Тоглолтын онооны тэргүүлэх авах боломжтой. Нилээ болоо шидэж байгаа мөн Отхон заягийн шидэл цаарыг дунсан. Энэ үед тусал тус баг. За хөлгөөн дээр зөрөөд гоё орсон доо задлсан ариун туулгаж явжин дээрээс хамаалагчтай шидсэн холын шидэл цаарыг дунсан. Яа. ариун чухалтай үед чухал одоо нэгцэгтэй үед л ариун тонглог. Багийн өвлтийг сэргээж өн зөрөөд хаалтанд орсон инх туул дээр ямар гоё хаачваа. Бөмбөг таслагдсан Брэдлид бөмбөг ирсэн. За будтай талбайгаас 2 оноо. Газаргүй болоо таслуулсан Брэдлигийн урагшаага өгсөн дамжуулт инх туул гараад ирсэн самбартаад өгсөн. Ердөө 2 цаг хожиж байгаа. Брэдли нэг заслаа авсан. Инх туул татгуулсан холын шидэлд оновчтой боллоо. Базар гүрний алдагт өгсөн гандан болоо энэ нэмэлт цагийн ихний 2 оног авлаа. Хэрэгэл Тонзая нэгийг аргалаад холын шидэлт нь амжилттай боллоо. Багийн 67 дахь оноо. Баасан толон бөмбөг тасалсан шүү. Өөрөө алх 2 алхамдаа 9 давтлага муу оновч үгүй самрэтлог тэмцэл соёлмаа дэш явсан. За эцэст нэг юм 2 оноо авлаа. Талбайг дуулаад довтлоонд орно 16 секунд байгаа Брэдли бөмбөгийг авсан ундрахын өдөөс баруунда нэгслээ аваад дахиад инх туулд өгсөн. Инх туулын шидэлд оновчтой үндсэн цагийн төгсгөлийн дүр зураг дахин нэг удаа харагдаж байна. Сонгож тоглож байгаа холын шидэлд амжилтгүй болсон Брэдли дээр бөмбөг хүрээд ирлээ. Хоёрын голоор гой гарч ирсэн. Нарангоо төгсөн самбардаад явуулсан. За нарангоо багийн 71 тоноо авсан. Бөмбөг алдсан өмнөдлөг тэмцэл буцаад ундрах дээр ирсэн. Ундрах за нэг тоглож унаад өгсөн байгаа. Хөөргөд явуулсан самбарцсан давлахын амжилттай болсон. За сая баасан тулам мичтэй нилээн хүчтэй мөргөлдсөн байхаа. Яг энэ тэр нүрээрээ дахиад соёлмаа голд авсан. Инх туул баруунда дайраад орсон. Хөөргөд явуулсан довтлогоо амжилттай боллоо. За хоёр шидэлт найдвартай байна. Энэ чухал хариуцлагатай үед бол шдэс тусаг чөлөө шидэлтүүдэд найдвартай оруулж байна. За даашны эргэн тавтай морил үзэгчтэй Юнаалтууд тусал тус шдэс боготын 3 дахь нэмэлт цаг эхэлж байна. Хоёролог за баруунда дараад явсан голд мичид номерны өдөөс зүүн дайлцаанд тоглохын амжилттай. Дахиад Юнаалтууд багаас тоглохонд баасан тулам Брэдли доор гой дамжуулт ирсэндээ номерд нь довтлохын амжилттай болсон. За энэ тоглолтын эхний оноогоо инхүү 3 дахь нэмэлт цаг дээр авч байна. Хийсэн боловч алдсан. Брэдли нарангоо урагшаага гараад ирсэн. За онооны хэрцээг 79 дээр тэнцвүүллээ. За маш баруун дацлан аваа шалтаад өгсөн Отхон заяа 2 алхамд хийсэн. Отхон заягийн довтлохын амжилттай болсон. За амжилттай болсон. Ингээд 4 онооны тэргүүл буюу 2 довтлооны зөрүүтэй болж ирлээ. Зөрүүд Юнаалтууд багаас завсарлага байхгүй. За сүүлийн шидэлд орвол ер нь энэ тоглолтыг шийдэж болохоор байна. Шидэлт амжилттай болсон 84-79 5 онооны зөрүү. Дахиад бөмбөгийг тасалсан Отхон заяад халбайд үлдээс ундрахт бүр дамжуулаад өгчлөө. Ариун тунгалаг орж ирээ шийдсэн шидэлт оновчгүй. За ингээд тоглолтын нэмэлт цаг 3 дахь нэмэлт цаг дууслаа үзэгчтэй ингээд